орой минь Ирмэт Travel компаниас явж байна. Тэгээд та хаашаа явж байгаа вэ? Хайнаа хитэ хайнаа сайн 7 хоног явж байна. За би одоо танд ингээд энэ сайхан одоо гэр бүлээр явж байгаа гэсэн тий. Тэгээ гэр бүлээр ингээд хайнаа явж байгааг тохиолдуулаад танд манай компани зүгээс 5 GB 7 хоногийн дата эсэм одоо хиттийн бүх хотод ашигладаг дата эсэмээ одоо өнгөө бэлтгэж байна. За За тавцаа гарчих би танд шууд суулгаад өгье. Тий. Одоо settings цэц рүү нь орлоо. Cellular цэц рүү нь орлоо. За тэгээ доошоо орлоод EDSM гэдэг нь монголоор орчуулахаар утсанд SEM нэмэх гэж байгаа байхгүй юу? Шинэ. За use QR code гэдэг QR code уншуулах хэсэг гарч ирлээ. За QR-ыг уншууллаа. За одоо болцоо. Одоо ингээд унших хүртэл нь хоёлаа хүлээнэ гэсэн үг. Одоо энэ манай дата эсэм нь юугаараа даваад одоо энэ activity эсэмийг суучлаа. Юугаараа даваад талтай юм гэхээр Facebook, Messenger, YouTube, Google, ChatGPT, Telegram, Viber, WeChat гэд бүх интернет орчинд байдаг Монголд ашиглагддаг аппууд орно гэсэн үг. Зөвхөн датагаас агаал та ашиглана. Тэр нь нөгөө нэг одоо хятадд бол одоо WeChat л зөвхөн ашигладаг шүү дээ хоорондоо. Тийм Facebook, Messenger-ыг бол хорчдог. Viber-ыг ашиглах боломжгүй. Тэгэд одоо манайхаар ингээд та бүрэн ашиглах боломжтой шүү за. За одоо ингээд түрэн дизайн ингээд он болгочих. Таны утас нэг симтэй мэн тий. За одоо буцаж орлоо. Дата руу ингээ асаалаа. Одоо хил гараад хоног датаагүй. Угаасаа энэ хятад ашиглагддаг болохоор манад ашиглагдахгүй гэсэн. За Cellular одоо та ингэн гэсэн үг би тэрнийг тохиргоог нь заадаг гэж за. Айгу амархан дэх тохиргоо. Cell одоо утасныхаа settings руу орлоо. Cellular цэц рүү орлоо. Одоохондоо Монгол дугаарыг зөвлөчээ. Тэгэнгүүтээ та хил гарлаа. Ийшээ орлоо. Энийг зөвлөчнө. Travel-ээ зөвлөчнө. Тэгэл болоо. Тэгээд зөвхөн утасныхаа датаг асаагаал ашиглаж чинь Wi-Fi, VPN аль ч давхар асаах шаардлагагүй. Зөвхөн утасныхаа датаг асаагаал ашиглана. За амархан юм байна. Энэ лүгөө ороод энийг зөвлөөд. Тийм. Тэгэл болоо. Утасныхаа датаг асаагаал ашиглана. За баярлалаа. Амархан юм байна. Тэгээ манай SIM бас нэг давуу талтай байгаа. Hotspot цацж болно. Хажуудаа байгаа нөгөө нэг одоо eSIM дэмждэггүй утастай хүн ч юм уу тийм хүүхдтэй ч юм уу одоо та хүүхд ч Wi-Fi асааж байгаа. Яг Монгол дугаарыг hotspot цацдаг шиг цацаал ашиглана гэсэн үг. Тийм бас тэгж болно шүү. За баярлалаа. Баярлалаа танаа донд ажлаа амжилт хүсье. За баярлалаа. Сайн аваарай.